Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл шинжилгээний тэнхимэн үндэсний хэмжээнд Монгол хэл бичгийн багш, Монгол хэл бичгийн мэрэгжилтэн, судлаач, эрдэмтэн, их хэлнийхээ мэдлэг чадвар тулгуурлан гадаад хэлний багш мэрэгжилтэн бэлтгэж, олон улсын хэмжээнд гадаадын 20 гаруй улсын их сургууль, 50 гаруй Монгол судлалын төвд Монгол хэл соёл сурч буй гадаадын оюутан суралцагч, хэлийн чандад аж төрж буй монголчуудын хүүхдүүдэд Монгол хэл соёлын хичээл заан сургаж байна. Оюутан чиглэсэн үйл ажиллагаанд ихээхэн анхаарч 1958 оноос хэл шинжилгээний дугуйлан, 2003 оноос Монгол бичиг соёлын хос уянга дугуйлан, 2023 онд төвд хэл бичгийн дугуйлан байгуулж удирдан ажиллаж байна. Мөн Монгол хэл соёлын хос уянга сониныг Монгол бичгээр цахимд олон нийтэд эрхлэн гаргаж байна. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн профессор, Монгол Улсын төрийн сойрхолд Монгол Улсын ардын багш Чоймогийн санаачлагаар Монгол Улсын ардын багш Дагвын Чойж сүрэнгийн нэрмжит Монгол бичгийн улсын уралдааныг 2002 оноос эхлэн зохион байгуулсан төвхтэй. 2003 оноос эхлэн Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн дэргэдэх хос уянга оюутны нэгдэл хамтран зохион байгуулж эхэлсэн билээ. Анх оюутны ангиллаар эхэлж байсан уралдаан өдгөө мэрэгжлийн оюутан, мэрэгжлийн бус оюутан, мэрэгжлийн албан хаагч, мэрэгжлийн бус албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн мэрэгжлийн багш, цахим бичвэр, Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж байгууллага хувь хүнийг шалгаруулж байна. 22 жилийн хугацаанд нийт 7650 хүн оролцож 30 гаруй байгууллага хувь хүн дэмжин ажиллаад байна. Монгол Улсын их сургуулиас санаачлан зохион байгуулж буй Чойж сүрэн багшийн нэрмжит Монгол бичгийн улсын уралдаан санаачлан зохион байгуулж байгаа туйлын их баяртай байна. Хувийнхаа зүгээс тэгээд үнэхээр сайхан үйл хэрэг болох юм байна. Та бүхэндээ уралдаанд өндрөөс өндөр амжилт хүсье. Нийт монголчууд маань монголоор байж зөв монгол сайхан бичгээрээ босоо монголоор бичиж сурж цааш нь түгээн дэлгэрүүлж явцгаая гэж уриалмаар. За энэхүү олимпиад бол одоо маш ач холбогдолтой. Ирээдүйн хойч үр хүүхдүүд минь, залуучууд минь үндэсний их хэл соёлоо одоо суралцаж түгээн дэлгэрүүлж цаашдаа авч явах маш том одоо зорилго агуулсан юм олимпиад болж байгаа. Тэгээд залуучууд маань та бүхэн минь бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Би ч гэсэн бас оролцох болно. Монгол бичгийн улсын олимпиад явагдаж байгаа юм байна. Та бүхнийг өргөнөөр оролцоорой гэж урьж байна, уриалж байна. Би ч гэсэн Монгол бичгийн олимпиадад оролцсноо. Мөхтөрөөхтө мөхч гэдэг. Тэгээ одоохондоо би бол Налах политехник коллежид токрим мэргэжлээ сурж байгаа. Би бол 10 жилээсээ 4 дугаар ангиас Монгол хэл сурж үзсэн. Бичгийн улсын уралдаан 21 хаштагнаар нийтцээ. Сайхан үйл ажиллагаа зохион байгуулж та бүхэнд баярлалаа. За та бүхэндээ нэгэн гайхалтай сайхан мэдээг дуулгая. Монгол бичгийн улсын олимпиад болох гэж байна. За энд бүх насныхаа оролцох боломжтой байна. Залууч та бүхнийг урьж байна. Заавал оролцоорой. Тухайн үед 21 жилийн олимпиад оюутны ширээнээс энэ олимпиадад оролцож байсан бол өнөөдөр одоо миний шавнар оюутнууд энэ олимпиадад оролцож байгаа би бас багч. Тэгээд энэ олимпиадыг тогтвортой олон жил тууштай зохион байгуулж байгаа та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Би ардын багш, хатар багш Чойж сүрэн бичгийн нэрмжит бичгийн уралдаанд өөрийн хүслээр хамтдаа оролцлоо. Энэ уралдаан бол маш зохион байгуулалттай манай их сургуульд сайхан болдог юм байна. Залуучуудыг идэвхтэй оролцдог юм байна. Манай Монгол залуучууд бол одоо бичиг соёлоо сайн эзэмших, өгүүлэх, суралцах тал дээр бол чармайлттай байгаа сайхан сэтгэлтэй үйлчээ. Монголын одоо бичиг соёлын гэгэн одоо үс Бадрам андгай. За монгол бичиг бол манай одоо монголчуудын бидний өв соёл учраас одоо бид нар илүү сайн сурч одоо үр хойж дүүнэртээ түгээн одоо дэлгэрүүлж цааш нь одоо хүргэх үүрэгтэй хүмүүс. Тийм учраас суралцдаг. Тэгээд энэ хууралтаанд ирээд өөрийгөө сорж үзэндээ бас туйл их баяртай. Тэгээд жил болгоны ийм гоё тэмцээн одоо явуулдаг.
бас маш ихээр талархаж байна. Би ноёдлын жилээс хойш ингээд энэ уралдаанд оролцож байгаа. 2 дахь жилдээ оролцож байна. Ноёдлын хэдийгээр одоо ингээд оролцоод амжилтгүй ч гэсэн энэ жил дахиад оролцож байх нь биднэрт илүү чухал юм а гэдгийг ойлгоод тэгээд оролцдог. За тань мандатаараа уралдаанд ирж оролцоорой, амжилт хүсье. Монгол Бичгийн талаарх бүх нийтийн ойлголт мэдлийг дээшлүүлэх, мөн оюутан сурагчид, төрийн албан хаагчдын Монгол Бичгийн идэвхийг шалгах, мөн тэдгээрийн мэдлэг ямар байна вэ гэдэг талаар олон уралдаан хэмжээнд болдгоо. Тэрний нэгэн сайн дуршлаг, сайн жишээ бол Ардын багш Чойжсэрэнгийн нэрэмжит Монгол Бичгийн уралдааныг энэ жил 21 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Монгол Улсын их сургуулиас зохион байгуулдаг энэ давгийн Чойжсэрэн багшийн нэрэмжит олимпиад төгөлөл анх бол одоо Монгол Улсын ардын багш Чоймогш санаачлаад өмнө хийж эхлүүлсэн. Морилон саадсан хүндэрж оч та бүхний амар мэндийг айлтан мэдчихлээ. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимээс уламжлалт болгон зохион явуулдаг голлох ажлуудын нэг бол одоо ардын багш давгийн Чойжсэрэн багшийн нэрмжт Монгол Бичгийн улсын уралдаан юм. Шалгарсан 5 одоо оюутныг бол шагналыг гардуулах юм аа. За ингээд мэрэгжлийн ангийн оюутнуудын дөөрөлд тэргүүн барь ажилласан хүслэн эрдэндээ баяр хүргэж байна.